Тик чи нэг л ургуур байх чинь юу болов? Нүүрүү гэдэг Квамигийн тухай бодоод Хүр ирвэхэн Квами юу? тийм ээ. Өнөөдөр 3500 насны ойгоо 20 ганцаараа тэмдэглэж суугаа байх та. Бид тэрийг хизээ нэг өдөр хүр ирвэхэн савраас салгаж авахтаа л авна. Хурдхан шиг салгаж авах нэг арга байж болох л юм. Кваминууд ой буюу төрсөн өдрөөрөө нэг нэгнтэйгээ холбогдох боломжтой. Гэхдээ Кваминуудын төрсөн өдөр хүмүүсийн он тооллын хэдэн зуун жилдээ тэмцдэг болохоор хахиж мэддэг боломж гарахгүй. Үнэхээр гайхалтай. Тэгвэл хаана байгааг нь олж мэдэх боломжтой юм байна. Гэхдээ яаж холбогдох вүлээ? Кваминууд тогтсон нэг цагт шидэт эрдний хайрцаг цуглах ёстой. Хизээ гисэн үг үү? Өнөө арай Өнөө орой гинэ. Тик чи надад эртгэн хэлэхгүй яасан юм бэ? Мастер Фу бидний эзнийхээ дэрэгдээс холдож болохгүй гэж загсан. Акума гарч ирсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авахд бэлэн бай гэсэн санаа л да. Мастер Фугийн зөв. Гэхдээ чамаас бусдын цуглаж чадвал нүүрөөтэй холбогдох боломж хэвээрээ гэсэн үг мөн биз дээ? Намайг очихгүй бол холбогдож чадахгүй ч байж мэднэ. Олон Квами цуглах тусам холбогдох боломж нэмэгдэнэ. Мастер Фу зөвшөөрөөгүй юм болоо. Вэйс Плег бид гуравт батсан юм би. Ер нь бол Плегийн гаргасан санаа. Плег бид хоёр бусадтайгаа уулзахаар шидэт хайрцаг руу явж орсон хойгоор Вэйс харуулт гарна. Хэрв Акумагийн хор шингэсэн хүн гарч ирвэл бидэнд тэр дорн мэдэгдэнэ. Ямар вэ? Сайхан санаа. Вэйс харуулт гарвал асуудалгүй гэсэн үг биш үү? Мастер Фуд үннээр нь хэлэхгүй байсан ч зүгээр гэж үү? Нүүрөөг аварч хүр ирвэхийг дарахын тулд бодож ялсан санаа болохоор Мастер Фуд дургуутсахгүй байхаа. Тэгвэл чи намайг явахыг зөвшөөрч байгаа мó? Тэгэлгүй яах вэ? Би чамд итгэж байна. Баярлалаа Маринет. Санаа зовох хэрэггүй. Би итгэлийг чинь алдахгүй. Сайхан зүүзүүлээрэй. Бүр ятарчихлаа. Би унтлаа шүү. Сайхан амраарай Плег. Сайхан амраарай эрхмээ. Нүүрөө чи хаашаа явах гэж байгаа юм? Би хэсэгэн зур жаахан гардаг юм уу гэдэл. Болохгүй. Чи дүрм журмаа мэднэ. Чи надаас алхамж холдож болохгүй. Бас надаас өөр хүнтэй үг сольж болохгүй шүү дээ. Гэхдээ өнөөдөр миний төрсөн өдөр. Тэгээд би Нүүрөө чи нэг л ойлгохгүй байх шиг байна. Илүү хэлбэр болгож болно. Одооноос эхлээд чамайг амаа нээсэн ч нэмэргүй болгоод өгье. гэхдээ эзэнтэй Тоглож байна нүүрөө. Би тийм харгис хүн биш. баярлалаа эзэнтэй.